За юу цаан залгсан амралтын өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүн таамаг шинжилгээ өгөхөөс өмнө бас нэг дуудлага сайхан мэдээ байна. Энэ юу вэ гэхээр 2025 онд Робинhood Active маань дундын овс буюу хабын овсоо бол бүрэн шинжилж өөр орчинд бол үйл ажиллагаа явуулахад болсон. Тэгээд илүү харуулт сайтай, за дээрэс нь хотын төвд байршилтай. За зайдалбааны хувьд гэх юм бол өмнөх овсоос бол нэлээд том болж өгч байгаа. За тэгээд арилжаачдын чөлөө цагаа өнгөрүүлэх талбай болон хоолундаа идэх галтгооны хэсэг гэдэг ерөнхийдөө бол оройны лайв хэсэг гэдэг ер нь бол ингээд дурдах юм бол маш олон хэсгүүдээс бүрдэж байгаа юм овс байгаа. За тэгээд ер нь бол арилжаагаа хийгээд суухад бол бидэрт бас номер 1-т бас орчин нөлөөлдөг. Илүү тайван орчинд байх юм бол арилжааны шийдвэр гаргалтанд ч гэсэн ер нь бол их сайн нөлөөлдөг гэсэн үг. За тэгээ энэ ондоо багтаад ямар ч сан шинэ нийлсэлт авах учраас та бүхэн манай Instagram болон Telegram сувгуудтай ойр байгаад элсэндээ удахгүй хамрагдаарай. За элсэлт бол нэг цагаан сарын дараа энэ бол зарлагдах байх гэж бодож байна. За төлбөр мөнгөний хувьд гэх юм бол өмнөхөөс нэг яхтар өөрчлөгдөөгүй. Мэдээж ашигын бус ажилтдаг учраас төлбөр мөнгөний хувьд бол бид нар илүү бага төлбөртэйгээр орлохыг хичээнэ. За тэгээд хэдүүлээ таамаг шилжингд орцгоё. За ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногт бол яг энэ full back-ыг дээрэс нь яг энэ үндсэн өсөлтийн инфо хөдөлгөөнийг бол явнаа гэд таамаг шинжилгээнд бол өгсөн зургаар за доошогоо бол ингэж яваад дэшигээ ингэж явна гэсэн full back-тай хэмжээт нь бол өгсөө. За энэ дээр бол амжилттай арилжаа гэгээд хөрхөн ашиг хийсэн хүмүүс бол зөндөө байлээ. За тэгэхээр энэ 7 хоногт бол яах вэ гэж байгаа. За энэ 7 хоногт бол мэдээж non-farm мэдээ буюу маш том одоо мэдээнд ордог юм мэдээ гарна. За non-farm мэдээг товчхон тайлбарлах юм бол ерөнхийдөө хөдөө аж ахуйн салбарыг оролцуулахгүйгээр бусад бүх салбарын ажил хөтлийн мэдээг бол гаргаж ирдэг юм мэдээ байгаа. За тэгээ мэдээж голд дээр энэ бүх цаг үеийн all time high түвшнийг бол ханш бол явж авнаа гэдэг байр суурин дээр байсан дээ энэ бол амжилттай авсан. За одоо харин мэдээж all time ханшаа авцсан учраас бид нэр дахиад үндсэн high low-ыг тодорхойлох хэрэгтэй болж байгаа гэсэн үг. За ерөнхийдөө 4 цаг дээр бүтцийг харах юм бол энэ дээр ханш low түвшнээ тогтоосон. За одоо дээд түвшин тогтоосон ханш нь бол энд байна. За ерөнхийдөө ингээд хэдүүлээ холоос ингээд жоох ингээд ажиглаад харъя. Тэгэх юм бол ханшийн үндсэн одоогийн явж байгаа импульс хөдөлгөөний эхлэл нь өөрөө энэчнээс эхэлсэн ийм импульс хөдөлгөөн байгаа тийм үү. Тэгэхээр одоо энэ импульсийн correction хөдөлгөөн за нэг магадгүй энэ хавцаар орж ирэх магадaltaй. За үргэлжлээд ерөнхийдөө бол би дээшээгээ дахиад магадгүй 1840 50 60 бол явах бах гэж бодож байна. Яг гэвэл алтны өсөлт маань өөрөө том цаг дээрээ буюу бүр monthly цаг дээрээ за тэгээ weekly цаг дээр бол ер нь булш тал руугаа байгаа. За тийм ер нь ийм аптрендтэй өсөлт огцон байх үед бол тренд сүрж ороод байх ямар шаардлага байхгүй. За бид нар хаана харин одоо ямар liquidation аваад ямар хуралдууд хийгдээд за хаанаас ханш дахиад дараагийн импульс хөдөлгөөнөө явах вэ гэдэг төлөвлөгөө гаргана гэсэн үг. Тэгэхээр миний төлөвлөгөө бол ерөнхийдөө бол gold дээр эх 7 хоногт бол нэг ийм хөдөлгөөн орж ирэх болов уу гэсэн тийм таамагтай байна. За ер нь энэ ловыг бол сэтэлж болохгүй. За энэ ловыг сэтэлэх юм бол арай өөр зүйл болоо явчихна тийм үү. Ерөнхийдөө тренд бүтц зэвдрээ явчихна гэсэн үг. Тэгэхээр одоо хамгийн ойр байгаа ерөнхийдөө орд блок гэх юм бол одоо энэ энэ чинь биш шүү дээ. За хамгийн ойр байгаа орд блок төвшин гэх юм бол ер нь бол энэ орд блок дээр ханш ирээд дахиад дараагийн импульс хөдөлгөөнийг хийгээд явах магадaltaй гэж үзнэ гэсэн үг. За дээрэс нь орд блокноос гадна бид нар за энийг бол бид нар swing юу гэж тэмдэглэж external гэж тэмдэглэж төө external low гэж тэмдэглэж тээ. За окей. За external low ханшийг авахаасаа өмнө энд нэг шалгагдаагүй орд блок байна. За дээрэс нь мөн хаана өөр юу байгаа вэ гэдгээр энд бол нөгөө нэг fair value gap гэдэг зүйл чинь гарч ирж байна тийм үү. За дээрэс нь pivot төвшин татаад үзэхээр ерөнхийдөө бол бараг л энэ үндсэн импульс хөдөлгөөнийхөө pivot төвшин татаад үзэх юм бол за 78.6 төвшин энд гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол 78.6 61.8 төвшин хоёрын хоорондох зон буюу бидний хувьд одоо golden zone маань энэ хавьд гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол энэ order block-ыг шалгаад энд байгаа gap-ыг нөхөөд ханш маань дахиад дараагийн одоо импульс хөдөлгөөнийг хийгээд явчих магадлал өндөр байгаа. За нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирнэ гэсэн үг. Энд орж ирээд дахиад дэшиг бөмбөг явчих магадлал байгаа гэсэн үг. Энд доор одоо ямар нэгэн шалгагдаагүй зон бол үлдээгүй. Харах юм бол за дахиад нэг өдөрлөө шилжүүлээд бид нар харъя. Тэ энд байгаа gap-ыг цэвэрхэн нөхцөн. За тэгээд энэ доороос нөхцөн. За ер нь бол одоо нэг өдөр төр бол доошоо шалгах юм байхгүй. Тэгэхээр
4 цаг руугаа бид нар шилжүүлж хараад энэ зон энэ ерөнхийдөө нэг 2770-аас 2750 хүртэлх түвшин дээр ирэх юм бол дээшгээ стап руу харж эхэлнэ гэсэн үг. За ер нь бол нэг иймэрхүү. За тэгээд таргет бол нэг 2840. За тэгээд 2830-аас ер нь бол 40 хооронд буюу одоо өмнөх хаяга эвдэж орж ирнэ л гэсэн тамга гарч ирнэ. Бас нэг хөлбөр нь болохоор зэрэг дөнгөж дээшгээ шүргээд буцаад бас ханш маань бүр ингээд орж ирч магадгүй. За нэг ийм хоёр хөлбөр байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж бид нар эх 7 хоногийн хувьд 100% одоо төлөвлөж ирээдүг харж байгаа юм шиг хэлэх боломжгүй. Бид нар байгаа хөлбөрүүдэд тооцоолж үзээд за ийм хөлбөрөөр бас явуулах юм байна, бас ийм хөлбөрөөр явуулах юм байна гэдэг үнцгүүдэл гаргана гэсэн үг. Тэгэхээр ер нь бол 7 хоногийн эхлэл үе дээр бол би нэг доошоо хөлбөрөнд орж ирээд 2 дахь 3 дахьаас ахуулаад өсөлт рүү орж эхлээд нон фармаар бол дахиад дээшээгээ татах байх л гэж би ер нь бол таамаглаж байна гэсэн үг голд дээр. Окей. За pound yen. Pound yen-ийн хувьд болохоор уг нь бол би дээшээгээ харж ирсэн. Гэхдээ өнгөрсөн 7 хоногт бол жоохон төлөвлөгөө бол өөрчлөгдсөн. Яагаад тэгэхээр зэрэг 4 цаг дээр ханш маань энд сэтэлж чадахгүй байсан. За ингээ харуулж та. Энд сэтэлж чадахгүй байсан ёроол төвшнөө. Уг нь дээшээ ингээд rejection аваа явчихаар за тэр чигтээ ингээд дээшээгээ яваад ингээд явчих юм болов уу гэж бодсон чинь бүрслээд ороод ирсэн. За тэгэхээр одоо бидний хувьд төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа гэсэн үг. За энэний өмнөх overview-уудыг ухраад үзэх юм бол ер нь бол би pound yen-ийг бол доошогоо уг нь бол ийшээ оруулж ирэх гэсэн те. Энэ ловыг авах гэсэн. За энэ ловыг авах гэсэн. За тэгээд нэг өдөр дээр байлуу да нэг шалгагдаагүй зон байсан шүү дээ. Тийм за биш байна. Тэгээ weekly дээр байлуу. За weekly-ийн одоо энэ order block руу оруулж ирнэ гэсэн үг. За тэгэхээр яалтчгүй энэ ловыг аваад доошоо ингэж орж ирээд дахиад нэг үргэлжлээд даунтренд явах юм шиг бас санагдаад байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ 7 хоногийн weekly ла ингээ улаагаад ороод ирсэн учраас бид нэр эх 7 хоногт юу гэж төлөвлөх вэ гэхээр ер нь бол ханшийг доошоо харж эхэлнэ. За доошоо харж эхлэхээс гадна энд бол ханш маань одоо inducement гэж заримдаа нэрлэдэг. Энийг энэ order block одоо шалгагдаагүй order block гэсэн үг. Ханш ерөнхийдөө бүтцээ хийгээд даунтренд руугаа шилжээд ингээ явж исэн. За энд бол нэг order block үлдээгээд унаад биш өсөөд энд нэг жижиг order block үлдээгээд доошоо унахж ийснаа дээшээ гарч ирж шалгаагүй order block-оо шалгаад одоо үргэлжлүүлээд доошоо унах боломжтой болж байна гэсэн үг. За тэгэхээр ер нь бол би эх 7 хоногийн төлөвлөгөөнд pound yen-ийг бол ер нь бол доошоо харж байгаа. За хамгийн ихний таргет бол ер нь бол үндсэн энд байгаа лоб төвшнийг бол ахуулах. За тэгээ цаашлаа дараагийн лоб төвшнийг ахуулаад бүр доошоо нь weekly-ийн шалгагдаагүй order block руу оруулж ирэх ийм төлөвлөгөөтэй байна гэсэн үг. За тэгээ ер нь бол эх 7 хоногт доошоо нэг энэ лоб хүртэл яваал дуусчихад 200 300-аад пипний хөдөлгөөн бол эх 7 хоногт бол хангалттай хаа гэж бодож байна. За тэгээд эх 7 хоногт бас pound дээр бодлогын үн шийдвэр болон USD дээр бол non-farm-ийн мэдээтэй байгаа учраас ханш бол 7 хоногийн дунд үедээ буюу 3 дахь өдөртөд бол нэг айхтар хөдөлгөөн юм бол хийхгүй. За тэгээ 5 дахь өдөр бол non-farm-аар байжгаад гинт мэдээгээр огцом реакшн үзүүлнэ гэж бодож байна. Тэгэхээр манайхан 1-р 2-р өдөр арилжаад 3-р 4-р өдөр бол ер нь бол нэг арилжаад бол тийм шүү гэж миний зүгээс зөвлөхөр байна. Ханш угаасаа нэг айхтар хөдлөхгүй хөдөлсөн ч эсрэг зүрэг хөдлөх магадлал өндөртэй байдаг мэдээний өмнө бол. Тэгэхээр яг тэрэн дээр анхаарад болж өгвөл ерөнхийдөө бол арилжаанд бити ороорой гэж зөвлөе. За тэгээ pound yen дээр бол миний хувьд эх 7 хоногийн төлөвлөгөө доошоо. Тэ. Ингэж орж ирэх байх гэж бодож байна. Ер нь бол. За тэгээ доошлоод энэ ёроолоо авчвал бид нэр эх 7 хоногт тэгэл таргет дуусчихна гэсэн үг. 7 хоног мэдээж эхлэх үедээ буюу нэгд өдөр бол мэдээж эсрэг зүг рүү нэг жоохон татах байхаа. 7 хоног маань зүгээ хийх байхаа. 7 хоногийн лаа маань тийм үү. Дэшиг нэг жоохон нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирээд ирүүл ирээд тэгээд доошоо унах бах гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд арилжаануудад амжилт төсөн. Ерөнхийдөө бол 2 таргет байна гэсэн үг шүү дээ, тэ. Эхний таргет бол энэ лов хүртэл, тэгээд 2 дахь таргет бол дараагийн лов түвшин буюу 188, 105 хүртэл. За тэгээд болж өгвөл ер нь бол weekly-ийн order block руу оруулах ийм сонирхолтой байгаа гэсэн үг. Эсвэл бас нэг ийм үнцэг байж болно. Одоо pound yen дээр энэ ловыг аваад араас нь энэ ловыг аавна гэж байгаа шүү дээ. Энэ ловыг авчаад дөнгөж sweep хийгээд буюу лааных нь биеийн дээдэлтэй зүүн доотлолтой хагдаад дээшээгээ дахиад аптрендing чиглэл рүүгээ явчих бас боломжтой. Ер нь бол ингэ явчих боломжтой гэсэн үг. За нэг иймэрхүү төлөвлөгөө. Гэхдээ ер нь бол эх 7 хоногт доошоо гэсэн үг шүү guys. Тэгээд арилжаанд амжилт хүсье.